Торонтогийн хөрөнгийн бирж дээр гарсан. Тэгээд сүүлд эргээд одоо олон жилийн дараа харахад гадны хөрөнгийн бирж дээр өөрсдийнхөө баялагийг гаргаж болдгүй юм байна гэдгийг ойлгосон л доо. Тийм учраас монголчууд одоо юу гэдэг өөрсдийнхөө баялагийг гадны хөрөнгийн бирж дээр гаргалгүйгээр дотооддоо Монголын уул уурхай юм уу Төв Ганцын уул уурхай бирж байгуулах зайлшгүй шаардлагатай юм байна гэдгийг л одоо цөмөр маш их үн цэнээр ойлголоо. Тэгэхдээ зөвхөн оюутлогоо биш тэрнээс олон оюутлогоо бол одоо Монголд байна. Тийм учраас энэ дээр сургамжтайгаар бидний хувьд гэвэл ажиллах ёстой. Ерөн зүгээр монголчуудын хувьд одоо хамгийн эдийн засгийн болон улс төрийн хувьд одоо хамгийн тохиромжтой Эрдэнэтийн жишг байна. Эрдэнэтийн жишгээр одоо гадаадын хөрөнгө оруулалтыг бий болгох ёстой. Тэгэхдээ ер нь дотооддоо л одоо уул уурхай бирж баялагын бирж байгуулж иж нийгмийн одоо асуудлыг шийднэ, татварын асуудлыг шийднэ, олон нийтийн одоо оролцоо, хяналт тэгээд олон нийтэд хувьцаа тарах хувьцаа энэ бол дотооддоо хөрөнгийн биржээр дамжиж шийдэгдэнэ. Түүнээс бид нар гадаадын хөрөнгийн бирж дээр өөрсдийнхөө баялагийг гаргаад тэндээс хөрөнгө болсгоно гэдэг нь хотлоо юм байна гэдэг нь шууд өнөөдөр бол одоо сонсголын үр дүнээр харагдчихна л да. Ийм л юм байна. Таны хувьд оюутлогын асуудлыг тас өмнө энэ газрууд байсан гэдэг тайлбар болгох. Одоо оюутлогоо одоо хүмүүс мэдэхгүй байхад л ерөөсөө би чи манай хоёр л авсан байхгүй. Тийм л одоо. Тэгээс үлдээ оюутлогоо нөөцийн тайланг одоо хамгаалахад нэг л сэтгүүлч очиж ялла шүү дээ. Тэгэхээр чин энэ бол одоо юу гэдэг олон жилийн өмнөх. Бид нар одоо юу гэдэг зах зээлд ороод алдаа хийгээл суралцаал ингээл явж байгаа юм үр дүн л дээ. Хөөе таны эзэмшиж байсан хилцээнүүд одоо онтригийн нэрээр очсон байгаа юм шүү дээ. Тэгэхээр оюутлогоо уухай хувьд одоо онтригийн эзэмшиж байгаа хэсэг нь өрмөн гэж яригдаад шүү дээ. Тэгэхээр тал хувьд бол яг энэ судалгаан дээр тулгуурлаад ер нь тухайн ордуудыг бол эзэмшиж байсан. Гэхдээ бид нар тэр үед ямар судалгаа авах вэ? Хар ухаанаар л ажиллаж байгаа юм, хар ухаанаар л авахгүй. Тийм. Одоо таны энэ хоёр эзэмшлийн газар ямар хаана нэдэм бэ? Онтра компанид байгаа. Тийм.